哎呀呀，这他喵啥样的狼崽，值得区里的兄弟都特么赞不绝口。又他喵是啥样的故事，气得咱特么是当场下线，头也不扭。OK， 今天这个故事是他喵这样的，兄弟们。由于昨天鸟王一这他喵跟吃错药了一样，横幅狂拉，甚至这一不小心又特么直接给咱拉成了狗发发。所以本着能坑的时候就逮啊呸！所以本着能花的时候就他喵逮，赶紧去花的做事原则。今天这他喵一大早，当怀里的狗子还没睡醒的时候，我狗发发就赶紧上线，找上了黑商，和他好好商量起了这笔突然而来的富贵。咱他喵今天到底该怎么去花？Yeah, boy. 哎呀呀，那这他喵你也看到了，我的好兄弟。虽然咱他喵这想趁着兜里有货去薅上一笔的想法的确没啥问题，但实在没有算到的却是，这些目光短浅的棒槌早已对咱充满了敌意。OK， 其实吧，当时如果能他喵就这样让咱简单表达一下愤慨，狗子我当时的确是想过说算就算的。可这特么你更是看到了我的好兄弟。先不说对面这久经沙场的手速一点面子都不给，单单就是在他喵这个竞争如此之大的世界上，又特么哪有一只雄性的生物能特么放得过这样一个连黄纸都他喵丢不过的自己呢？对不对？所以说这然后就他喵没有然后了，兄弟们。啥？你问我为啥最近这追梦跑得如此之快的？哎呀呀，要想追梦跑得快，没辆好车怎么行？你看看我刚就在瓜子二手车上买了台比亚迪汉，才花了9万多，比新车便宜了10万，但开起来跟新的一样。现在新车掉价快，买瓜子特划算，而且瓜子每台车都经过官方专业检测，能先试开3天，放心买就行。要是有旧车，还能放瓜子上高价卖了。总之听我的，买卖二手车上瓜子就对了，兄弟们。这是怎么那个回事儿啊？哎呀呀，这他喵啥也没想干，咋就突然没了8000万？哎呀呀，忍不了！这他喵但凡是个会喘气的，他都忍不了吧，兄弟们！啊，对，兽人族他永不为奴，狗不挖，今日必穿狂徒。OK， 那他喵就放马过来吧，鸟王姨。Намайг бити юу гэдгийг хэлэх, намайг бити яргиж байгаа тайдаж, ноён журам хийх жоо, надад зайгаа тавиад аж, одоо миний ээлж монголчуудыг дагаад найгацсан, өнгөс гэрээ хөдөлгөн, rocket баяхтуудын ориг би яриа хөдөлгөн. Замбар байгаа дээрээ хийгэж утсан юм одоо хийхгүй бат би зүгээр суусан тэр чигээрээ өтөлгөн. Тиймээс өдөржин би хөгжим зохиож өг бичин, үрдүнгээс нь гарсан дуунуудад маруулан бүгдий чин, үргэлж хазар түргэх гин, өрсөлдөгчийн үгийг гин, орондоо чоо харах тохтой бүсгүй чүтэн үхий. Баяра жоохон юмтай хүн шүү гэхдээ доороо биш дээрээ. Rocket bag in the түүний хүссэн хүн нь түүний magic юм ээ. Бүсгүй хүний онгохтой түүний адик юм ээ. Тунгахгүй тогтоостой дуудаж байгаа нинэ. Rocket bag in the magic юм ээ. Түүний хүссэн хүн нь түүний magic юм ээ. Бүсгүй хүний онгохтой түүний адик юм ээ. Баяра одоо ажилдах нэг төлбөрт бацаа хийх, хоёр флекс бацаа нэмэх, 3 даврах бацаа нэг, 4 тунгын шингэн дээрээ хийгэж бодсон бүхнийгээ хийж дуусгачаад гэр бүл мөлтэй болох зам руу зүтлээдээ. Хүүхэд чухал та байсан бэ, надад даа байсан бол итгэн гэр бүл мөлтэй бол гэж заах байсан байх. Би бол том толгой тун, ямар ч хүн толгойд минь үгээ хийж чадахгүй би шат. Би бол
чук бичих